Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Hello Fortune podcast-ийн 38 дахь дугаар хүрч байна. Энэ дугаараараа болохоор зэрэг бит хоёр маань хоньны ордны мандалтны part 2 ярих болно. Part 2 буюу одоо амьдрал руу нь гараад ирнэ. За тэгээд мандалтууд маань энэ эпизодоор дуусж гин. Дахиад мандалт хүлээх шаардлагагүй боллоо. Баяр хүргээрэй. Баяртай, баяртай. За одоо гадаад төрхөр рүү шууд орцгоё. Маш их юм эрч хүч чадал хангалсан хүмүүс байдаг. Гаднаасаа тийм жоохон улаавтар арьстай. Ер нь бол өндөр, хөвчлэн өндөр, эсвэл жоохон дундаж өндөртэй байх нь илбэг байдаг. Нүүрний хэлбэр нь юм дөрвөлжин хэлбэртэй. Square. Яг нөгөө handsome Нөгөө нэг SpongeBob гардаг нөгөө Squidward-ийн дүржин. Заас арайчтэй. Гэтэ ер нь тоглоом болголтыг хэлчихлээ шүү. Гэтэ яг хоо дөрвөлжин хэлбэртэйхээр ирүү мөрөө сайтай одоо хонь шиг л гэсэн үг шүү дээ. Тийм хонь шиг юм. Шанаа манаа ингээд нөгөө нэг сигмагийн нөгөө нэг ирүүний хэлбэр гэдэг шүү дээ. Ерөөхдөө бол яг ингээд бурхнаас ингээд шууд сигмагийн ирүүний хэлбэр гэж зааж ба гэсэн. Тэгээд ийм духны ингээд хөмсгний яс мас амар тийм өргөн тод мэддэхгүй байсан. Төвөд гарсан ч гэдэм үү. Тиймэртүү төрхтэй хүмүүс идэг. Тэгээд дээрэс нь маш хурц цараатай. Өнрөө бол ингээд цоо ширт. Өстой цоолгож байгаа юм ширтнэ гэдэг шиг. Тэгж харж чаддаг. Хурц цараа гэдэг нь нөгөө хурцын хурц биш. Хүнийг одоо цоолох хурц. За тэгээд бүс самарны нүдтэй гэсэн үг жоох юм. Дугуй дуу. Жижигхэн бөгөөд дуу, жоон дугуй дуу. За тэгээд бие болохоор зэрэг маш зөв авч явж чаддаг, жоохон хурдан алхдаг юм бол энэ яманд ингэж жоохон яарсан, тэмүүлсэн ингэж толгой нь ингээ уурагшаа. Адгуу алхдаг гэдэг шиг. Ер нь бол ингэж толгой нь яг ингэж биеэсээ уурдаг гэж явах. Жирийн үний 30 минутанд туулах газрыг 15 минутанд толцсон. Байх боломжтой. За хэтрүүлж магадгүй шүү ачлаа. За тэгээд эсвэл жирийн үеийн 30 минутыг яг ингэж 59 тулчаад би бол яалагч. Тэгдэг ч юм уу тий. За тэгээд бие тэрвэрээ дасгал юм бол их хийх хэрэгтэй шүү. Жимт хэрэгтэй. Бие сайн хөгжүүлж явах хэрэгтэй байдаг. Жим. Хоньны ордны ямар ч шин чанартай өөрийнхөө гадаад төрөх болон бие бэлтрээр маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Тийм тэгээд толгоогоо жоохон юм хумд бэртэх хандлагатай байж магадгүй. Толгой тархиа хөдлөхөөс сэргийлж авах хэрэгтэй. Байдаг. За одоо болохоор бага насны тухай ярив. Бага насны хувьд гэх юм бол ер нь гэртээ байхдаа голлох нөлөө үзүүлсэн тийм хүн байсан байх магадaltaй. Гэрийнхэн чинь таныг илүү их ингээд амар анхаарч үздэг ч юм уу те. Эсвэл чи ингээд байгаагаараа гэрийнхэнтэй амар сэнүүлж чаддаг хүн байсан баг. Эсвэл яг гэрт нь яг юм хоньны ордны хүн байсан бол тэрхүү хоньны ордны хүн танд маш их юм гүн гүнзгий нөлөө үзүүлсэн байна гэдэг бас илэрхийлж байгаа. За тэгээд хоньны ордны мандалтай хүүхдүүд нь ихэвчлэн маш их юм идэвхтэй, хөдөлгөөнтэй, зүр удирдахад бас жоохон хэцүү. Тэгээд дуулахраггүй, тийм хөдөлгөөнтэй гэхий чи бас өөрөө юу гэдэг лээ. Цахилгагүй. Тийс сахилгагүй байсан байх магадгүй. Тэгээд жоохон багтаа одоо сахилгаагаас илүү жоох хийжтэй шиг жижиг сажиг хэрэг тарчдаг гэж юм уу те. Тийм дүү хүүхдүүд бас жоохон гомдлдог. Ер нь жоохон гомдлдог. Ээж ингээд ингэчлээ. Аав энэ ингээд ингэчлээ. Аав энэ хүүхэд надад тоглоом өгнө гэсэн өгөөгүй. Гэл ингээд амар гомдлдог ч юм уу те. Тэгээд ер нь бол иргэд тойрны яг ертөнцөө сонирхох маш дуртай, судлах маш их дуртай. За тэгээд ер нь бол маш сониуч хүүхдүүд байсан байх магадлал өндөртэй. Тэгээд яг үе тэнгийнхнээсээ илүү жоохон бие даасан. Яагаад гэвэл нөгөө нэг хонь гэдэг чинь яг бие гэдэгтэй холбоотой байгаа учраас өөрийгөө ингэж авч явах тал дээр илүү бие даасан байх магадлал өндөртэй. Тэгээд бүх зүйлийг яг ингэ бие даасан буюу яг ингэ ганцаараа хийхийг илүү үздэг. Ер нь бол яг өөрөөрөө байхыг маш их хүсдэг. Бас ерөөдөө бас жоохон ууртай. Нөгөө нэг юуны юу байдэн штэ. Симпсоны нөгөө жоохон эрэхтэй хүүхэд нь ингээ ууртай ингээ харцсан байдэн штэ. Яг ингээ тэр шиг гэсэн. За тэгээд бас яг ингээд
эдгээр жоохон хүмүүс нь биеийн тамирын дасгалт маш их дуртай, спортод маш сайн. Дуртай хичээл нь биеийн тамир байсан баха. Дуртай хичээл нь ерөөдөө бол биеийн тамир. Тэгээд газ сөнөгч болох ч юм уу, эсвэл цэрэг цагдаад хэлсэх, эсвэл хөл бөмбөгч болохыг мөрөөддөг байсан байх магадaltaй. Тэгээд төрөхөд нь болохоор зэрэг ерөөдөө одоо төрхийн хүндрэл гэж байдсан шүү дээ. Тийм зүйл болсон байх магадaltaй. Эсвэл бүр ямар ч ингээд хүндрэлгүй шууд ингээд хурдан хугацаанд төрсөн байх магадлал өндөртэй байдаг. Юм байна. Тий. За тэгэхээр одоо болохоор хайр дурлалын хувьд авчих. Хайр дурлал харилцаа холбооны хувьд авчихъя. За харилцааны хувьд гэх юм бол нэлийн хөгжилтэй хүмүүс. Тэгээд өөдрөг үзэл үргэлж хаанхалж байдаг. Энэ хамт байхад ер нь л хизээч уйдахгүй тийм хүмүүс байдаг. Найз гэлтгүй хайрч хүсэх шүү дээ. Хамтрагчтайгаа одоо найзуудтайгаа адал явдалд гарах дуртай. Тийм болохоор яг хоньны ордынхантай номын ордынхаа аюул сайн төгсөж байгааз адал явдалд хоёул дуртай болохоор нэг өдөөгөл одоо тийзинг гэдэг шиг тий нэг ингээл өдөөл хөгжилдөөл явж идэг тийм хүмүүс байж болно. Тэгээд энэ хүмүүсийн хувьд бол амьдрал нь бас өөрөө маш адал явдлаар дүүрэн байдаг. Хаана одоо адал явдал байна тэнд одоо Эрис мандалтынхан бол явж идэг. Эсвэл яг өөрөө бүр үсгдэг. Тийм хүмүүс идэг. Тэгээд хайртай хүмүүс бол маш их хамгаалж чаддаг хүмүүс. Яг л эр зоригтойгоор хамгаалж чадна. Тэр хүмүүсийн төлөө юм дуурч чаддаг тийм хүмүүс. Тэгээд дээрэс нь жоохон хөвчиг юм цайлган тэгээд чин сэтгэлээсээ хайрладаг. Нөгөө хоньны ордны ерхий шинжин дээр хоёул хэлж байхдаа л хоньны ордынхан бол ингээд нэг хүнд ингээд нэг удаан юм санаад яваад иж чаддаггүй. Тэгээд тухайн үед уурлал тэгэл мартчихдаг гэдэг нь шүү дээ тий. Тийм нь л тиймэрдүү. Тэгээд ямар ч үед өөрийнхөө одоо нөгөө нэг guard down гэдэг нь шүү дээ. Одоо өөрийнхөө ингээд хамгаалтын системээ ерөөс алддаг сулруулдаг өргөлж ингээд бэлэв хаанаас отлтын байдалтай үргэлж хаана юу гараад ирэх вэ гэж бэлэн бич тийм хүмүүс. Тэгээ ерөнхийдөө сул дорой байх үнэхээр дурггүй. Тэгээ сул дорой байхаас өөрөө амар айдаг учраас одоо миний хамтрагч намайг ингээд хамгийн сайн гэж бодосоо гэж юу нь хүсдэг хүмүүс идэг. Тэгээд санаа зовсон үедээ бүх зүйл зүгээр байгаа мэт ингээд дүрсгэж хамтрагчийнхаа өмнө зүгээр баг зүдэг гэсэн. Тийх магадaltaй. Үргэлж хичээдэг л гэсэн үг. Тэгэхээр хэцүү санаагаар ингэж унсан ч гэсэн тэрийг ил гарахгүй. Уг нь бол жоохон хөвт юм чинь ингээд ил гарах гэдэг дээ шүү дээ. Тэгтээ шууд одоо энэ чинь өөрийнхөө хамгаалтыг сулруулахгүй болохоор хамгаалтаас нь ингээд сэтгэл нь ингээд буцаад өөрт нь гэж ойдог гэсэн үг. За тэгээд яг ингээд бид нар ингээд хог шүрцэж байгаа твснийхээ доор ингээд оруулдаг шүү дээ. Оруулдаг гэж би ер нь л тэгдэг үлдээ. Жижиг нэг жижиг юм нөх мөх ингээд паркетний дунд нөх юм ингээд хаваа тийш ингээд шүргээр авахгүй болохоор чихээ ичдэг шүү дээ. За би бол тэгдэггүй л дээ. Ер нь тэр шиг л яг хөвөөс яг тэгдэг гэж илээ. Яг тэр шиг ер нь бол яг ингээд хевснийхээ доор хогоо ингээд шүртэж хийж байгаа юм шиг асуудлуудаа яг ингээд тэгдэг гэсэн үг. Зүгээр дараа нь ингээд шидэндээ гэдэг ч юм уу. Эсвэл яг ингээд болно шүү дээ тэр нь бол тэ. Эсвэл яг ингээд хайртай хүмүүсээсээ зүгээр ингээд одоо ингээд нуугаад ч юм уу те. Одоо ингээд гэрийн ингээд сэтгэл гэж үзэх юм бол амар сэтгэлээр ингээд унцсан байх үед гэр нь ингээд амар одоо заван байлаа гэж үтэй л та те. Тэгэх юм бол ингээд хамтрагчаа одоо сэтгэлдээ оруулж ирж байхдаа зүгээр ингээд хийснийхэд ор бүх хогоо ингээд оруулаад тэгээд ингээд өөрийнхөө сэтгэл санаа баш зүгээр байгаа юм шиг. Ингээл хүүхчиг ингээд цайлгын нэг л явж гэсэн үг. Тэгтэл санаанд зүгээр хевсэн дээр нь бүдрээр унтахад доор нь хог байж л байгаа. Тий хээдрэгтэй. За тэгээ ер нь бол бас ингээд шүүмжлүүлэх дурггүй. Хүн зөвлөгөө өглөө гэж бодоход тэрийг шууд шүүмж гэсэн утгаар нь хүлээгээд авчдаг. Тэгээ тэрэндээ уурладаг. Тэгээ тэрэндээ ер нь бол уурлаа гомдно. Яахлаарэ ч нэмэ гомдоод юм бэ гэдэг ч юм уу тэгээ ингээд тийм хандлага гаргадаг. За тэгээд бас жоохон хуваа хичих гэдэг тал бас байгаа. Яг тийм чи би гэсэн үзэлтэй шүү дээ. Тэгэхээр бас яг сул тал нь болохоор зэрэг юм болчихж байгаа юм бас яг бүгдээрээ бол биш угаасаа.
яг ингээ хувиа хичээх хандлагатай байдаг, хоньны ордны модалтай хүмүүс байдаг. Яг биел болж ил болоо гэсэн тийм үзэгтэй. За тэгээд өөрийнхөө сонирхлыг илүү тулах хандлага бас байдаг. Одоо жишээлбэл хоёул хамтдаа кино үзье гэж хэлж шүү дээ. Тэгэх юм бол за тэгвэл би тэгтээ ингээд жоохон зодтолдог кино төртэй. Акшн кино үзмээр шүү. Акшн кино үзмээрээ. Тэнгүүд нөөсний амар драма кино үзмээр хаад ингээд. Үгүй акшн үзчихье. Гисээр агаал акшн үзүүлэлтэй. Тэгвэл нөгөө нь болохоор зэрэг ингээд буул тавьж байгаа шүү дээ. За дараа тэгвэл минийхээ үзэх бах та гэсэн чи дараа нь дахиад үзэхдээ үгүй акшн. Одоо трейлер ч юм акшн үзье. Тэгэхээр нөгөө нэг яг ингээд хоньны ордны модалтай зарим үс бас ингээд юм баха. Үгүй анхны болцоон дээрээ зодооны түүхээ ярьдаг гэдэг шиг. Яг ингээд тийм үс бас байх магадлал өндөртэй. Гэж би бас бодож байна. Гүчиж магадaltaй тий. Үгүй л дээ бас тийм байх магадлал бас байгаа л да. За тэгээд хайр дурлалын хувьд гэх юм бол маш үзэсгэлэнтэй хүмүүс татдаг. Жинлүүрийн ордныханд амар татдаг гэсэн үг. Тэгээд өөрийг нь тэнцвэржүүлж чадах тий. Тэр уур бухимдлын ив найрамдлаар сольж чадах тийм хүнд татагддаг. Тэр хүмүүс нь болохоор манай жинлүүрийн орднууд. Юм бүхнийг ер нь уураар шийдэхгүй юм байна гэдгийг ойлгох хүн гэсэн үг. Хаяад гэсэн өөрийгөө хаяад өөр хүнийг нэгт тавих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулж чадах хүмүүс хэрэгтэй байдаг. Одоо ингээд нэг зүйл хүсэж ивэл тэрийгээ заавал уурлж ийн гэж авах ёсгүй. Бас зүгээр тэр хүнд хэлээд тэгээд харилцан холбоо үүсгээд тэгээд хүсэж байгаа зүйлээ бас авах боломжтой байдаг гэдгийг жилүүрээ ер нь хэлж өгөх боломжтой. За одоо карьерийн хувьд болохоор зэрэг ерөөдөө цэрэг, инженерчлэл эсвэл яг хуваараа бизнес эрхлэх зэрэг ажил хийх боломжтой. Мөн басгүй яг ингээ бие биелтрийн хувьд идэвхтэй байх буюу цэрэгтэй. Эсвэл одоо усан цэрэг хайтрах бизнесийн багш. Тийм ажил мэргэжил юм бол таалагднаа өөрт нь. Тэгээ ингээд ажил нь өөрт нь бие даасан байдлыг өгвөл бас маш их таалагдана. Яг ингээд өөрөө хуваараа ингээд шийдвэр гаргаад хариуцлага үүрээ тэгж бол бас өөрт нь их таалагдана. Тэгэд бас хоньны ордны мандалтай ихэнх хүмүүс яг хувийн бизнестэй болоход маш их мөрөөддөг. Бас тэр нь бас спорттой холбоотой карьерууд бас түгээмэл байх боломжтой байдаг. Ийм бие биелтрийг хүч шаардсан тийм спортууд байдаг шүү дээ. Тийм спортууд гэсэн үг. Хүнд жингийн. Тиймэрхүү. Одоо бүх хүмүүст гэдэг ч юм. Эсвэл body building байж болно шүү дээ. Тиймэрхүү ажлууд ер нь л цохноо. Тэгээ дээрэс нь удирдлага халбан тушаалт. Тийм төрлийн мэргэжлүүд, карьерууд ер нь л захиж болно гэсэн үг. Тэгээд мөн маш хариуцлагатай ажил айгүйх цогтөг. Өөрийнхөө карьерт айгүй хариуцлагатай ханддаг. Ажилдаа ч гэсэн ер нь нэлээд хариуцлагатай. Ажил дээр нь яг ингээ бусад хүмүүс бүгдээрээ яг өөрт нь яг итгэж болохыг болно гэж мэддэг. Хүмүүс бол энэ хоньны ордны мандалтыг амар хариуцлагатай яг ажлыг ясуулж чаддаг хүн гэдгээр нь айгүй сайн мэддэг. Хүмүүст ингэж хүндэтгэл бишээ хүмүүст хүндэтгэгдэж чаддаг. Тэгээд ажил хөдөлмөрийн хувьд бас ингэж маш ёс суртахуунтай ханддаг юм бай. Тэгэд ер нь бол хүмүүсийн магтаалыг одоо хүлээсэн, хүртсэн тийм хүн юм аа. Тэгээд ер нь хоньны ордны мандалтын хувьд гэх юм бол амьдрал яг л астрологийн ямар сайклаар явах хэвээр тэр сайклаар ер нь л явж идэг. Тийм байралтай мандалт орд гэж хэлж болно. Тийм тэгэхээр ерөнхийдөө амьдралынх нь үе шаттай айгу тэгцтэй яг ямар ах хэвээр яг тэрүүгээрээ ерөнхийдөө явдаг. Тийм мандалт орд байдаг. Бас нэлээд амбицтай. Тийм гэж хэлж болно. Гэхдээ энэ хүн маань ерөнхийдөө дотоод зөрчилтөө нэлээд ихтэй байдаг. Тэгээ дээрэс нь зүүн совин тодорхой хэмжээнд маш хийхтэй. Тэгээд хүмүүст туслах дуртай, уран сэтгэмж өндөртэй. Тэгээд заримдаа аливаа зүйлийг дуусгахыг илүүд үздэг. Тийм адгуу зан гаргадаг. Тийм. Яг ингээд ажиллаад дуусгахыг ингээд хүсэл уртан дуусгахыг илүү үзнэ гэсэн үг бас. Тэр нь бас ингээд чанарт нь бас нөлөөлнө гэсэн үг. Гэхдээ яг хөө ингээд энэ зан нэг амар их гарахгүй л те. Яагаад гэвэл угаасаа тэргүү айгуу одоо хариуцлагатай чамбай хүмүүс шүү дээ. Тэгээд мөн энэ хүмүүс
эмнэлгийн салбарт бас их ажиллах боломжтой байдаг. Ажилсаг тийм хүмүүс гэдэг л та. Тийм ер нь бол нэлээд завгүй. Тийм ажлын байран дээр нийш тийшээ нэг рил хийдэж штэ. Яаж ажил дээрээ завгүй харагдах вэ гингүүт эхлээ хурдан алах ийш тийшээ уцаар ярьж тэгээ тэрийг бол жинхэнэ ажил дээрээ одоо худлаачгүй үнэн болгоцсон хүмүүс идэг. Үнэхээр л ажил дээрээ завгүй чаргуу ажиллаж чаддаг хүмүүс. Ер нь бол нэг дор 2-3 зүйлийг нэг дор хийдэг. Хоньны ордны манталтай хүмүүстэй хамт байвал хязгаарч үйддэг. Маш хөвчлөлтэй. Тийм. Нэг дор одоо олон зүйл хийгээд нь шүү дээ. Тэмүүдээ одоо уулзж явахдаа бас ингээд өөрчлөл хийдэг ч юм уу тийм байх боломжтой. Тэгээд ямар нэгэн өөрчлөлтөнд маш сайн тасаж зохицож чаддаг хүмүүс байдаг. Нэгэн хэвийн байдал дургу харилцаа ингээд яг л гой хүмүүс хоорондоо мэдээлэлээ солилцоод хов ярих үедээ ховоо яриад гэдэг ч юм уу. Тэгж ер нь л ханддаг хүмүүс. Тэгээд хит хитэн ах дүүстэй байх боломжтой. Дээр дороо тий. Тэгээд дээрэс нь харилцаа холбоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллах боломжтой. Ингээ харангуй таны ордны мандалтынхан бас нэлийн олон салбарт хүч үзүүл болохоор хүмүүс байдаг. Тэгээд ерөнхийдөө гол өөрийнхөө хүсэж ирмэлцэж байгаа салбарт л ажиллах нь илүү дээр дээ. Тэгээд дээрэс нь ер нь бичих авьяастай гэж хэлж болно. Их юм уншдаг, их юм боддог. Тэгээд анхаарал төвлөрөлт нь жоохон муу. Тэгээд бас мультитаскинг тий. Яг нэг дор олон юм хийх тэр нь бас анзаарэгддэг. Гарын эвдүүтэй, гүйлгээ ухаантай, харилцааны чадвартай, бусдтай ер нь бол хамтран ажиллах авьяас байдаг. Багаар хамтарч ажиллах авьяас байдаг. За тэгээд гэр бүлтэй болохыг ер нь маш их хүсдэг. Хүүхдэд их хайртай. Яг ингээд гэр орондоо амар амгалан тайван байдлыг илүү хөн гэж эрхэмлдэг. Тэгээд бас гэртээ яг ингээд дурсамж хадгалсан зүйлс илүү цуглуулах дуртай. Яг ингээд бүр нэг хэдэн жилийн өмнө одоо жишээлбэл бид нар ч одоо автобусанд тасалбараар зорчдөг байсан шүү дээ хөө. Одоо тэнгүү таны ордын модалтай хүмүүс яг тэр тасалбар одоо хүртэл байх боломжтой. Яагаад гэвэл тэр чинь ингээд дурсамж хадгалсан гэдэг ингээд үлдээчдэг. Тэгээд хэцүү байгаагаа ерөөдөө хүн бүртний хямар хилээд идэггүй. Угаасаа дотроо ингээд хураачдаг. Тэгээ ер нь бол гэр бүлийнхэндээ маш халамжтай хүмүүс идэг. За тэгээ заримдаа маш их эрч хүч болон яруу байдал нь амь насанд ч аюултай зүйл болох болзошгүй байдгаа. Хит юмд яарах тий ийш тийшээ зам гэрлэн тохиорохгүйгээр гарах мархаас боломжлох хэрэгтэй. Өөрөөсөө бас эрсдэлтэй зүйлсэд их дуртай шүү дээ тий. За тэгээд үхэл бэлгийн харилцаа зэрэг юм одоо хүмүүсийн ярихыг хүсдэггүй сэдвүүдээр ярихад ямар нэг тийм асуудал ер нь өөртөнд байдаггүй. Нээлттэй ярьж чаддаг тийм метафизик зэргийн одоо сонирхолтой. Ер нь бол нэлээх драма ихтэй амьдралтай. Тэгээд бас ингээд бэлгийн харилцаагаа бусдаас нуудаг. Яг одоо жишээлбэл ингээ хүмүүс чинь хоорондоо ингээл ярьдив шиг байлаа шүү дээ. Тэгээд тэгэхэд ерөөдөө бас сонин ордны мандалтай хүмүүсийн хэмжиж гэж яриад байдаггүй гэсэн үг. Тэгээ эргэн тойрны хүмүүс ерөөдөө эдгээр хүмүүстэй байснараа маш их хөвчлөгддөг. Өөрчлөлтийн донд оршиж идэг. Өөрчлөлтийн. Драмад нь бас оролцож идэг. Тэ? Киногийн хамт бүтээлч идэг. Тэр нэлээх драма тий. Драм өөрөө ч драматик тэнгүүтээ бас их драма болдог. Тэгээд найз нөхөд ихтэй. Тэгээд найзууд нь нэлийн нээлттэй сэтгэлгээтэй байх боломжтой. Тэгээд өөрөө ч нээлттэй сэтгэлгээтэй. Их олон найзтай. Их олон найзтай. Тэгээд найзууд нь амар тийм юник өөр хүмүүс байдаг. Хоорондоо бол нэг амар тэгж сайн зохицохгүй байх боломж бас байгаа. Тийм. Тэгээд технологид айгүй тийм шинэлэг хандж чаддаг. Яг орчин үеийн технологитойгоо хөл нийлүүлж алхаж чаддаг хүмүүс гэсэн үг л дээ. За тэгээд мэдээж өндөр боломжсрал эзэмшдэг. Өндөр боломжсралыг маш их үнэлдэг. Тэгээд гадаадд урт удаан аялал хийх ер нь сонирхолтой. Дээрээс нь бас ер нь амьдралдаа тэгсэн ч хүмүүс бас байдаг. Эсвэл яг гадаадд амьдардаг, гадаадд сурдаг ч юм уу те.
Ер нь бол урт удаан хугацаанд гэсэн үг. Тэгээд оюуны хөдөлмөр бас эрхлэх боломжтой. Математик сэтгэлгээ зайтай. Зурхаа сонирхдог, философлог. Тэгээд бусдыг үзэл бодлыг хүндэлдэг ч гэсэн яг өөрийнхөө үзэл бодлыг илүү зөв гэж боддог төрлийн хүмүүс байдаг. Нөгөө нэг юм би байдэн штэ бас тий. Яг ингээд хэрхэн тэр хүнийг тэнэг гэж хэлэх вэ гэдгсэн чинь би чиний үзэл бодлыг хүндэлж гин. Тэгтээ гэдгсэн ингээд наадах чинь амар сонирн байна гэдэг ч юм уу тийм тэр шиг гэсэн. Тэгээд ерөөхдөө шудраг, ухаалаг, халуун дулаан тийм хүмүүсийг ер нь хайрладаг. Хамтрагчаа их хүндэлж биширдэг гэх юм уу? Тэгээд үндсэндээ бол үнэнч бөгөөд маш тогтвортой хайрыг хүсдэг. Бас урлагтай холбоотой хоббитой. Тэгж тоглох, хөгжилдөх дуртай, таашаалын мэдрэх дуртай, бүтээлч. Тэгээ ер нь бол яг ингээд одоохондоо байхгүй байгаа зүйлийг бас бүтээхээр ирсэн гэж өөрөө бас боддог. Тэгээ ер нь гэрэлсэн хүндээ хвчлээ амар буулт хийн. Бараг ингээд за байлчи дөө. Сонирхолтой гоц. Амар уурж уралжсэн гэлсүүн арай л тэгэл хэрэлдэхээ байлаа л за тэгээл нөгөө хамтрагчийнхаа хүслээр болдог ч юм уу тий. Хүмүүс чи энэ хүнээс айгаад байна шүү дээ. Тэгсэн чи зүгээр энэ хүн гэрсэн үндэ зүгээр буулт гээл. Өө на яси ингээл. Тэг хөөхөдтэй тэгж романтик гэрсэн үндэ их юм. Романтик. Бас жоохон эрт гэрчлэж бас магадгүй. Яг л нэг 25 мав гэдэг ч юм уу тий. Тэр хавцаа тэгээд гэрэлж магадгүй. За тэгээ санхүүгийн хувьд тогтвортой байдаг ч гэсэн тансаг зүйл төгрөн таран хийх гээд байх хандлагатай. Хувийн зүйлтэй их харам. Хувийн өмчөндөө их харам гэсэн. Тэгээ тогтвортой аргаар мөнгө олохыг илүү үздэг. Өөрийгөө үнэлэмж нь ерөөдөө мөнгөтэй холбоотой байдаг. Сайхан хоолойтой. Тийм нэлээ сайхан хоолойтой бас дуулах боломжтой байдаг шүү хүмүүс. Тэгээд мөнгөний талаар бас жоох их санаа зовдөг. За тэгээд мөнгөч гэлтгүй яг өөрийнхөө гадаад төрхөнд бас их санаа зовдөг гэсэн үг. Бусдад сайхан харагдахыг хүсдэг. Бусдаас ялгарх дуртай. Ингэснээрээ эдгээр хүмүүс нь өөрийгөө хувь хүн гэдгийг мэдэрдэг. Бусдаас өөр байгаагаараа. За юм хоньны ордны мандалтын маань part 2 одоо энэ хүрээ дуусч байна. Ингээд энэ эпизодоос бит хоёр бүх мандалтуудаа хааж байна. Тэг бараг 5-6 сарын хугацаанд хоёлаа 12 мандалтыг ярьлаа шүү дээ. Тийм тэгээд энэ journey энэ аялал их сонирхолтой бас уйтгартай байлаа. Ордод ярих тийм байна. Тэгээд дараагийн хэсэгтээ бит хоёр бас юм ордны юм оруулахгүй байхаа жоохон өөр юм ярьж сонирхол татах уу? Яа гэж бодож байна. Бол бодож байна. Тэгээд тухайн үедээ яг юу оруулах тухайга бас зарлах бах. Тэр үртэл бас ингэж хөөрхөн хүлээж аваарай. Хичээлээ. Тийм. Тэгээд мандалтаа мэдхгүй байгаа хүмүүсээ бол манай мандалтуудыг эхнээсээ сайхан сонсоод аль нь таарж ийн гэл харьцуулж харж үзээрэй гэж хүсэж байна. Яг гоо зарим гэрийн одоо гараж шалтгаалаад 2 ордны мандалтын ингээд байршил хооронд холигдох тохиолдол байдаг. Тэрнээс болоо зарим зүйл нь таарахгүй байх бас боломжтой. Тэр бол таны төрсэн цагаас бүрэн шалтгаалдаг учраас тэрийг сайн харж үзэх хэрэгтэй юм шүү гэж зөвлөж байна. За тэгээд манай бүх мандалтуудтай хамт исэн бүх хүмүүстээ баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд энэ үргэлж сонссонд маш их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай.